өнөөдөр багш нь та нартай хичээл дээр заасан бас нэгэн реклам, Canva дээр хийсэн видео рекламыг хэрхэн хийх талаар бичлэг оруулах гэж байна. За тэгэхээр бүгдээрээ эхлээд яг ямар видео бичлэг хийх гэж байгаагаа үзье. За Canva дээр эхлээд ингэж харагдана. За тэгээд ингэж гарч ирнэ тийм ээ. За энэ бичлэгийг хэрхэн хийх талаарх хичээлийг одоо үзье. За ингээхийн тулд бид нар эхлээд presentation хэсгээ сонгож орно. За presentation хэсэгт орсныхаа дараа background маань orange өнгийн видео байх ёстой. За тэгэхээр бүгдээрээ orange background гэдэг хайж. За тэгээд бид нар цаатлын background маань юм хөдөлж байгаа буюу видео байх шаардлагатай байгаа учраас elements хэсгээ сайн шүүхтэй дээ. Elements хэсгээ сайгаад энэ graphic photos гэж гарч ирж байгаа. Энэний videos гэдгийнх нь ард нь C-олд орчвол зөвхөн видеонууд харагдана гэсэн. За эдгээр видеонуудаас аль өөрийн хүссэн видеогоо сонгож оруулна. За энэ видеог сонгочих доо. За энэ 20 секундын видео байна. Дараа нь бүгдээрээ видеоныхоо хугацааг багасгачих болно. Багасгахгүй л хэтэрхий урт бичлэг болчихно гэсэн. За тэгээд сонгосныхаа дараа видеон дээр очиж байгаад маус хоёр дээрээ дарах юм бол энэ бичиг гарч ирнэ. Эндээс set video as background гэдгээ сонгох юм бол өөрөө автоматар томроод background болчихно. За энийг ажиллуулж үзэх юм бол нэг иймэрхүү видео ахна тий. За одоо бид нар яг гэхээр наад талд нь цагаан өнгөөр тал хэсгийг халахлах хэрэгтэй. Тэгэхээр элемент хэсэг дээр одоо бид нар юм хэлбэр галбиргүй дүр сайн за upload гэж тайхаар ингэж гарч ирнэ. За бас л graphic frames, photos, videos гэсэн сонголтууд гарч ирж байгаа. Энэний бүгдээрээ graphic гэдэг артлын C-алыг дарчингууд дандаа эднэр гарч ирж байна. За эндээс аль хүссэн дүрсээ сонгоод сонгосон дүрснийхээ өнгийг нь эндээс сонгоно. Color гэдэг дээр дараад энэ өнгийг нь цагаан өнгөтэй болгоч. За тэгээд энийга бүгдээрээ томсгоод за хүснээрээ сайхан томсгоод за ингэж томсгоод за чинь талаар нь харуулад үзүүлээ. За юм болчих. За энийгээ дахиад duplicate хийгээ хоёр болгочингуудлаа нөгөө талыг нь доотлолт нь тавина. За энд тавьж. Тэгэл болох хоёр цагаанаар бүрэн халахлчвал зүгээр байна. Энийгээ ингээд томсгож агаад энэ шарыг нь ч гэсэн бүрэн халахлах хэрэгтэй ихний ээлжинд. За тэгэхээр сайн томсгож агаад л халахлахгүй бол халахлахдаггүй байна тийм ээ. Тэгэхээр ингэж татаж томсгосоор агаад л халахна. За ингээд энэ хэсгийг алхлаа. Одоо энэ хэсэг нь харагдаж байгаа гэсэн. За одоо ажиллуулад үзэх юм бол наадталт нь цагаантай, цаадалт нь видеоны хэсэг маань ингээд хөтлж харагдаж байна тийм ээ. За одоо энэ дээр бид нар текст оруулж ирнэ. За текст оруулахдаа энэ текст гэдэг бичгэн дээр дарлаа. За энэ add heading гэдгээ сонгочихъя. За энийг бүгдээрээ англи дээр бол гой фонтнууд солигдож болдог боловч монгол дээр болохоор фонтнууд маань хүссэн хэмжээгээр хувирагдаггүй бас жоохон асуудал байгаа. За цэцрагны гэсэн фонт оруулаад за дахиж нэг оруулаад shoes гэж цэцрагны shoes. За энэ хар өнг айгүй онцгой тохиромжгүй харагдаж байгаа учраас text color гэдэг энэ аасган дээр дараад өнгийг нь цагаан болгочих. Яагаад гэвэл наадталтаа цагаан өнгө ашиглаж байгаа юм чинь. Цагаан нь илүү тохиромжтой харагдаж байна. За энийг нь бас цагаан болгоод за shoes гэдэг үг нь жоохон багасгаж очих. За тэгээд энэ текстээ бас animate хэсгээс ингээд юу яаж болно? Хүссэн одоо юм гаргаж хөдөлгөөн оруулж болно гэсэн. Ингэж гаргаж ирэх юм уу гэх юм уу? Аль эсвэл шууд юм pop хийх юм уу гэдэг нь ингээд. За энэ багш нь энэ нь дуртай энийг сонгоч. За shoes нь харин pop буюу шууд ингэж гарч ирдэг болгол яаж вэ? За тэгээ энэ дээр хурд хугацааг ингээд тохируулж олно. Тэр хугацаанд гарч ирэхийг нь. За текстээ ингээд оруулчлаа ямар тач. За одоо бид нар энэ талд ингээд хоосон байгаа учраас энд ямар нэгэн цэцрагны зураг оруулж ирээ. Тэгэхээр тулд elements хэсгээс дарлаа.
За англиар цацрагныг маань C-vector гэж бичдэг. Учраас ингэж бичээд тайчи. За график зураг орж ирж болно. Фотос зургууд орж ирж болно. За фотос хэсгээс үзье. За фотос хэсгээс ийм сонголтууд байна. За аль ч сонголтыг хийж болно. Өөрийнхөө хүссэн зургаа сонгоод хийгээрэй. За багш нь шууд энийг сонгочдөг юм уу? За энийг сонгоч. За тэгээд энийг BG remover хийгээд background-ыг устгах. За энийг нэг жижигхэн цэцэргэн жоох онцгой харагдуулаад байна. Энийг түр болоод энийг сонгож үзье. Энийг. За хамаагүй та хүүхдүүд маань өөрсдөө өөрийнхөө хүссэн зураг сонгоорой. За ингээд цэцрагны шуус гэдэг ингээд байж илаа. Background-ыг устгацсан. За эхний хуудас ингээд за одоо энэ дээр нөгөө цаанаас маань юу гарч ирэх хэвээр тийм ээ цэцрагны ундаа маань гарч ирэх. Тэрийг өстой Canva дээр байхгүй учраас upload хэсгээр дараад upload file гээд download хэсгээсээ Google-ээс татаж авсан зураг оруулж ирнэ. За Google-ээс татаж авсан зургаа сонголоо. За энэ жижигхнийг сонгож. Энэ жижигхэн шарт нөхдрийг. За upload хийгээд энд одоо цэнхэр юмгүйгээ дуусгаар бүрэн орж ирсэн гэсэн үг болно. За бүрэн ороод ирсэн. Одоо энийгээ оруулж ирээд энэ шар background-ыг бас BG remover хийгээд устгахчээ. За тэгээд энэ маань болохоор анханасаа энэ доор харагдахгүй байж байгаад гарч ирэх хэрэгтэй. Тэгэхээр энийг энэ цагааны цааталд оруулах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ цагааны цааталд хэрхэн оруулах вэ гэхээр position гэдэг дээр дарна. Одоо энэ оруулах гэж байгаа ундаага эхлээ сонгоно. Select хийн. Select хийчээд position дээр дарлаа. За backward гэвэл нэг layer-ийн ард орно, to back гэвэл хамгийн ард орно. За forward гэвэл хамгийн нэг background-ийн урд гарч ирнэ. To front гэвэл бүх layer-ийн хамгийн урд гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр нэг удаа backward хий. За дахиад нэг backward хий. Хоёр удаа хийжээж энэний ард орчин тийм ээ. За эхний хуудас маань ингээд болчлоо. Одоо эхний page нэгээ duplicate page хийгээд 2 болгочлоо. За одоо 2 дахь хуудасаа select хийж агаад одоо position хэсгээр дараад нөгөө ундаагаа гаргаж ирнэ. За ундаагаа гаргаж ирэхийн тулд ундаа гаргаж ирэхээс өмнө эхлээд энийгээ жижигрүүлээд энэ маань энд ирээ. За энд ирээ. Нэг иймэрхүү. За тэгэнгүүтлээ энэ цагаан маань энд бүрэн буцчихлаа. За нэг удаа буцчихъя. За алийг сонгох нь бол layer чинь сонгогдохгүй бол position дээр дараад layers гэдэг дээрээ дарчна гэсэн. Тэгэхээр яг алигаа сонгож байгаагаа ингээд хөдлөгчөж болно. За энийг сонголоо юм. Энийг сонголоо. Энийг сонголоо. Энэ. За энийгээ хөдөлгөөд энд маань текст маань яваад байна. За энэ боллоо. За нэг иймэрхүү боллоо. Энэ наашаага ингэж ирлээ. За дээдлийнх маань. За нэг иймэрхүү боллоо. Position дээр дараад дээдлийн layer-ыг сонгож аваад нэг ингэж найсан цааш нь хөдөлгөж болно. За ингэж хөдөлгөж байгаа дээшээ татчих. За тэгээд чацрагны шүүс гэдэг маань болохоор дээшээ очино. Dotling layers хэрвээ төвчээд байвал яа нэг хүсгэр чацрагны гэдэг үг дээрээ дарчихна энэ layers дээр. Тэнгүүд зөвхөн чацрагны маань төвчнө. За цагаан өнгөтэй учраас цагаанаас ялгарахгүй алга болчихж байгаасаас color-оо өөрчлөөд өөр өнгөгээ. За одоо нөгөө shoes гэдэг үг маань бас байхгүй болсон байна. Тэгэхээр position дээр дараад энэ нараа arrange layers гэж байгаа layers дээр дахаар энэ гараад shoes гэдэг үгэн дээрээ дарлаа энд харагдчихэв. За энийг төвчүүлж агаад дахиад адилхан өнгөнд өөрчилж. За ижлүүллээ. За энэ маань нэг дэшээ гулсан. За одоо нөгөө ундаа маань дэшээ гарч ирэх хэрэгтэй тий. Тэгэхээр position дээр дарлаа. Ундаагаа select хийлээ. Ундаагаа гаргаж ирнэ. Гарч ирэхдээ энэ маань ингэж гоё томорж гарч ирвэл зүгээр тийм ээ. За альбаар энэ доотлын цагааны доогоор орвол илүү зүгээр санагдаж байна. За
Сайн болсон. За нэмэлтээр бас ганц нэг текстүүд энэ төр бас дахиж оруулж ирж өгч болно. За жишээлбэл эд шидийн ундаа ч юм уу тий манай хүмүүс айгу гой гой үг бичсэн байсан шүү дээ тийм ээ. Гэдэг ч юм уу. За тэгвэл энийгээ ямар өнгө өгөх юм? Тэр хүссэн өнгөө өгөөд за өглөө ийшээ оруулж ирлээ. За хэтэрхий том байгаа байвал энэ хэмжээг нь багасгаж болно. За 70 байхад боломжтой харагдаж байна. За тэгээд энэ дээрээ animate хийгээд бас ингээд яаж гаргаж ирэх юм гэдгээс хамаарат гаргаж ирч болно. За энэ бас дэжгүй харагдаж байна. За энийг сонгоч. За одоо ингээ хоёр слайд маань болчлаа. Эхний слайд маань ингээл болоо. Дараагийн слайд маань за тэгэнгүүт энэ хоёрын голд нь дочингууд энэ нэмэх тэмдэг энэний доотлол нэг тэмдэглэгээ байгаа. Гурвалжин энэ гурвалжин дээр очингууд add transition гэж гарч ирнэ. Энэ дээр дарангууд энэ цэлжилтүүд энэ сонголтууд гарч ирж байгаа. За энэ сонголтуудаас match and move-ыг сонгоно. За энэ duration second-ийг ингээд уртсах юм бол илүү удаанаар гарч ирнэ гэсэн. За нэг 4 болгоод үзье. За дууссан бол үзье. Percent дээр дарлаа, autoplay дарлаа, үзлээ. За тэгэхээр миний сонгосон нөгөө shoes гэдэг үг маань айгу хурдан гарч ирчээд байна тий. Тэгэхээр тэрийг жоохон удаан болгоё бүгдээрээ. За тэгэхээр бол shoes гэдэг үгээ сонголоо. Animate дээр дарлаа. Pop энэ хугацаа ингээ хурдан байх тусмаа айгу хурдан гаж ирээд энэ хугацааг нь удаасруулангууд shoes гэдэг үг маань нэг арай нэг удаанаар гарч ирж байна тийм бааз. За ингээ сонгочихъя. За одоо бидний бичлэг маань нийтдээ 20 секунд талцсан байгаа видеогоор хадгалах юм бол яагаад гэвэл анх цаана сонгосон видео бэкграунд маань өөрөө 20 секундын бичлэг байсан учраас. Тэгэхээр тэрийг хэрхэн багасгах вэ гэхээр бүгдээрээ энэ дээр очиод пэйж дээр очиод 2 удаа клик дарж болно. Аль эсвэл маус хоёр дээрээ дараад edit this video гэдэг дээр дарчиж болно. За тэгээд ингээ харах юм бол за сүрэн багш нь багасгсан байна. Энэ маань ингээд 20 секундээр байж идэг байхгүй юу? Бүгдээрээ адилхан 20. Тэгэхээр энийг бүгднийг ингээ багасгаад чи 5 секундын бичлэг юм 10 секундын бичлэг юм хэдэн секунд их болгомоор байна. Тэр хэмжээгээрээ ингээ багасгах чинь гэсэн. Тэгээд exit video явуулна. За тэгээд share давч дарлаа. Percent гэд үзлээ. Бас нэг багасгах арга гэвэл за ингээд харахаар ингэж гарч ирж байна. За ингээд хавцад дуусангууд энэ тайч дээр 5 секунд trim гэж гарч ирж байгаа. Энэ дээр дарах юм бол ингээд ийм нуртаараа байж гин гэсэн үг таадных. Тэгэхээр энийг ингээ багасгаад 10 секунд угаал 10 секундын хэдэн секундын болгомоор тэр хүссэн хугацаанд дээрээ тохируулаад даана гэж гэсэн үг. За тэгээд хадгалахдаа share тавчин дээр дарлаа. Download гэж дарлаа. Эндээс MP4 видеогоор хадгалахаар бол MP4 видео гэдгийг сонгоно. Зарим хүмүүс маань PDF PPT файл энэ төрөөр хадгалсан байсан. За бид нар видео сурталчилгаа хийсэн учраас видео дээр дараад хадгалаарай. За баярлалаа.